За, сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Prime Online Language School-ийн дараагийн хичээл эхлэхэд бэлэн болоод байна. Өмнөх хичээлдэр бүгдээрээ таслыг хэрхэн ашигладаг, хаана, ямар дүрмээр ашигладаг үзсэн бол өнөөдөр тэр хичээлээ үргэлжлүүлээд дараагийн хэсгийг орцгоё. Эхний дүрм Fanboys холбоос. Энэ холбоосоор хоёр independent өгүүлбэрийг холбосон тохиолдолд холбоосынхон урт талд нь таслыг тавьж ашигладаг байна. Гэхдээ таслаа ашиглахдаа Fanboys холбоосынхаа араас нь тусдаа subject, verb, object гэсэн бүтцэн өгүүлбэр орж байгаа бол холбоосынхаа урт талд нь тасал тавьдаг байна. Хэрвээ энэ Fanboys холбоосынхаа араас зөвхөн verb plus object гэсэн бүтцээр орсон тохиолдолд таслал авах шаардлагагүй байна. За, жишээг харъя. The sun rises in the morning and it sets in the evening. Инхээр it sets in evening буюу subject, verb, object гэсэн үндсэн өгүүлбэрийн бүтцээр байна. Тийм учраас and гэдэг Fanboys холбоосынхоо өмнө бүгдээрээ таслал тавьж хэрэглэж байгаа. Харин the sun rises in the morning and sets in the evening буюу subject төлөд verb, object гэсэн өгүүлбэр байх юм бол таслал авах шаардлагагүй байна. Дараагийнх нь он сар өдөр хамтдаа байгаа тохиолдолд оныг нь сар өдрөөс нь таслаар зааглаж өгдөг байна. Гэхдээ зөвхөн он сар өдөр гурлаа хамтдаа байгаа тохиолдолд шүү. Жишээ нь Do you expect to graduate on June 23, 2009? Энд дээр гарч байгаа шин бид нар 2009 болон 6 сарын 23 гэдгээ таслаар ялгаж өгч байгаа. Дараагийнх нь болохоор I graduated on June 23, 2009 and went directly into the Air Force гэж байна. Энэ дээр бас яг хооронд нь ялгаж өгөх зорилгоор таслаа ашиглаж байгаа. Next one. За, дараагийнх нь дүрм болохоор бид нар улс хотын нэрийг хамтд нь байхад нь донд нь таслал тавьж ялгаж өгдөг байгаа. Хотын нэрийг нь араас нь таслалт аваад улсын нэрийг нь бичдэг. Жишээ нь We grew up in Austin, Texas. Бид Техасын Austинд өссөн гэсэн. Бас My favorite trip was to London, England. Яг энэ ажиллана. Эхлээд хотынхоо нэрийг, дараа нь болохоор улсынхаа нэрийг. Энэ хоёроо таслаар нь зааглаж өгч байгаа. Хамгийн сүүлд бүгдээрээ имэйл бичихтэй, имэйл бичиж буй хүнийхээ нэрийн араас таслал бас хүндэтгэлийн үг буюу имэйлийнхаа төгсгөлдөө өөрийнхөө нэрний урд таслал тавих хэрэгтэй байна. Жишээ нь Dear Elizabeth гэд хүндэтгэлийн үгээ бичлээ. Sincerely таслал аваад Rebecca тэгэхээр хүннийхээ нэрийг хэллээ, таслал, хүндэтгэлийнхаа үгийг хэллээ, таслал, тэгээ өөрийнхөө нэрийг. За, ингээ манай хоёр парт хичээл та бүхэндээ ойлгож тайсан гэж найдаж байна. Дараагийн хичээл уулзлаа. Түр баярлалаа.